За, манайх нар сонин сайхан. Өмнөх 2 хичээлээс асууж тодруулах юм байна уу? Буцаа нөгөө тохиргоог нь хийж чадсан уу? Google Drive ойлгож байна уу? Сонин сайхан юу байна? Бичих боломжтой нь бичээд, мик нэгэд ярих боломжтой нь яриад, ярих боломжгүй нь чатаар бичиж болно шүү. За. За, сонин сайхан ярих хүн байна уу? Хичээлүүдээ үзсэн үү манайхан? Өмнөх 2 хичээлээ, 1 2 дугаар хичээлээ. Бүгдийг нь эхнээс нь сайн оролдож байгаа уу? Аац намайг. Үдсэн багшаа 850 байна уу? Өглөөний минь доол гэж байна. Өглөөний минь багшаа. Бэнэ. Өглөөний минь өглөөний минь. Яаж газар ирсэн шүү дээ. Байн сонсож байгаа шүү. Сайн харин тасарчлаа дуу. Одоо нөгөө Gmail-ийн линкийг нөгөө уулзалт зохион байгуулъя гээл зөвхөн Gmail-ийн линкээр орж болоод байгаа хгүй. Нөгөө Zoom-ийн линкийг оруулах гэхээр болохгүй байгаа байсан. За. За би Zoom-ийн линкийг яаж тохируулах тухай зааж өгье одоо. Тэгчээд өнөөдрийнхөө хичээлийн сэдв рүү оръё. Өөр асуух зүйлтэй хүн байна уу? Дуу багхгүй. Мик хаачаад. Zoom дээр одоо энэ Google календар дээр Google календар дээр ивент үүсгэхэд Zoom гэдэг тавч гаргаж ирэх тухай яриад байна тий. Зөв үү? Тийм нөгөө дардаг линк нь. Тий. Юун дээр Zoom дээр аккаунтаа үүсгээд орчихсон байгаа юу? Zoom дээр аккаунт үүсгэгээгүй. За хамгийн эхлээд Zoom.as буюу Zoom-ийн өөрийнх нь нөгөө үндсэн вебсайт руу ороод аккаунт үүсгэж шүү заяа. Тэгээд аккаунт үүсгэхэд Zoom үүсгэх гээд орохлоор Zoom-ийн нэг ингээд Zoom-ийн сайт руу орно те. За сайт руу ороод sign up гэд sign in болвол нэвтэрч орох, sign up болвол шинээр бүртгүүлэх гэсэн үг те. Бүх сайтн дээр яг ийм хоёр зэс байгаа.
манайха энийг одоо л ялгах байх гэж бодож байна. Sign up-аар ямар нэг аккаунт байхгүй бол app юм уу. Тэгээд нэвтэрсэн аккаунттай бол sign in эсвэл log in гэдгээр нь орно те. За sign up гэдээ орохлоор төрсөн он сар өдөр асууд юм аа. Энэ сар өдөр он те. Тэгээд энэнийг асуусны дараа ямар хэрэг одоо Zoom-ыг ямар зорилгоор ашиглах чинь сурагч уу, багш уу, боловсрол уу, хувь хүн үү энэ гэдэг нэг жоохон тийм хідэн асуулт байгаа. Тэгээд тэрийг яаж ч бүгэлсэн Zoom-ийн хэрэглээнд бол нэг айхтар нөлөөлөхгүй учраас зөв бүглэх вэ, буруу бүглэх вэ гэж айхгүйгээр ороод тэгээд юугаа аккаунтаа үүсгэжээрэй. Яг аккаунт үүсгэх сонголт дээр бол нөгөө юу байгаа. Gmail аккаунтаараа нэвтрэх үү, Facebook-аар нэвтрэх үү, эсвэл өөрөө пассвортоо зохиож хийгээд нэвтрэх үү гэсэн юм 3 сонголт байдаг. Манайхан болж игэл дандаа Google аккаунтаараа нэвтрэхийг нь сонгож байгаарай за. Ер нь зөвхөн Zoom-ч биш өөр ямар ч юун дээр сайтн дээр те. Хичээл хадгалагдана. Тэгээд дараа нь Google аккаунтаараа одоо нэгэд бүртгүүлсний дараа бол Google аккаунтаараа ингээд шууд орчдөг болчтын тэр нэг амар. Тэгээ бид нэр эхний хичээл дээр үзсэнтэй Google аккаунтын тохиргоон дээр нөгөө юугаа шууд нөгөө аккаунтаасаа ороод хэрэгтэй хэрэггүй сайтнасаа гарах марах тийм үйлдэлүүдээ хийждэг болохоор. Яг за тэгээд my account руугаа орно. Юуныхаа нэвтэрч орсныхаа дараа энд my account гэдэг хэсэг байгаа. Эсвэл өөрийнхөө зурган дээр дараад нэрэн дээр дараад орчин. За ингээд доошоо ингээд явж хахаар энэ доор orders гэдэг calendar and contact integration гэсэн хэсэг байгаа. Календар болон контакттай холбох гэсэн хэсэг байгаа. Энэ дээр нь өөрийнхөө Gmail аккаунтыг чи урталд Google Calendar гэд бичигтэй байждаг байхгүй. Тэрийг connect гэд арчдаг, холбох гэд арчдаг. За ингээ ямар ч гэсэн Google Calendar-аа Zoom-тэйгээ холбочихно гэсэн үг. Аккаунт хэсэг рүүгээ орлоо. Бүр хамгийн доошоо гүйлгэлээ. Orders хэсэг дотор нь Google Calendar гэд байж байгаа. За тэрэн дээр connect гэд дарахлаар тэгтээ тэргөө нөгөө бүртгүүлэхдээ Gmail аккаунтаараа бүртгүүлсэн байгаа учраас шууд энэ юунд орно. Gmail хаяг чинь гараад ирнэ. Тэгээ тэрэн дээрээ connect гэд дарчих. За дараагийнх нь болохоор дараагийн хийх үйлдэл нь болохоор бид нэр Chrome browser ашиглаж нэт рүү орж байгаа тий Chrome browser. За тэгээд зарим хүмүүс Mozilla Firefox-оор орчоод багшаа надад ийм хэсэг гарч ирэхгүй байна гэдэг шүү. Багшийнх нь дахиад хичээлээ явцад дандаа ашигладаг браузер маань энэ Google Chrome browser шүү заяа. За Chrome browser дээр ингээд харахаар энэ data-д юм жижигхэн эвлүүлдэг тоглоомны нэг ширхэг шиг юм одоо нэг юм пазлын зураг байж байгаа. Энийг дарлаа. Энэн дээр юу байдаг вэ гэхээр одоо Chrome browser дээр нэмэлтээр татаж суулгасан аппликейшнуд байгаа. Яг гар утас шиг Chrome browser дээр бас янз янзын аппликейшн татаж суулгаад тэгээ шууд тэр дороо хэрэглэх эсвэл нөгөө notification сануулгын дээр авах гэд бас нэг энэ яг browser-тэй тохирсон тийм жижигхэн юунууд байдаг байна шүү дээ үйлдэлүүд. За тэр пазлын зурган дээр дарлаа. Хамгийн доор нь manage extension буюу энэ аппликейшнуудаа extensions гэж нэрлэдэг байгаа юм л да. Тэгээд эднэрийг одоо зохион байгуулалт хийх гэсэн юм цэс байгаа. Хамгийн доор нь settings-ийн арааны зурагтай. За тэрэн дээр дарахаар энэ хэсэг рүү ороод ирчихнэ. Тэгээд энэ хажуу талд extension-ийн юм юу байгаа? Меню хэсэг байгаа. Энэ дээр дарлаа. Хамгийн дотор open Chrome Web Store гэдэг буюу одоо Chrome-ийн аппликейшныхаа дэлгүүр рүү орох гэсэн юм хэсэг байж байгаа. Энэ дээр дарлаа. За тэгэхээр одоо татаж суулгаж болох бүх төрлийн аппликейшнууд чинь ингээд гараад ирдэг. Та нар энэ дээр ингээд ороод ирэх юм бол энэ дээр ороод харах юм бол юу байж гин те Translate байж гин нөгөө Google Keep маань байж гин Docsheet, Excel, Excel гэнэ юу лээ. Drive энэ чинь бүгдээрээ байж байгаа бидний өмнөх хичээл дээр үзсэн юунууд. Тэгээд өөр нэмэлтээр янз янзын юунууд аппликейшнуд бас байгаа. Эндээс дараа нь татаж суулгах бас дэлгэцэн рекорд хийдэг
програмын трee багш нь 4 дахь 5 дахь хичээл дээр зааж өгнө за. За энэ хэсэг дээрээс энэ search хэсэг дээрээс өөрийнхөө суулгах гэж байгаа юугаа аппликейшн хайлт хийгээд энэртэйгээс хойш ингэж байгаа. Make sure all words are spelled. Зөв бичсэн хэсэг шалгано. Zoom-ийг маань гаргаж ирэхгүй л байгаа юм да. Юм хайхлаар энэ хайлтын гор минь хэд хоногийн өмнөөс эвдэрчээд тах шиг байна. Юу ч хийсэн гарч ирэхгүй байгаа. За юу яач. Home хэсэг дээрээс нь та нар маань энд юу байна? Zoom slider bar. Meet гэсэн хэсэг хавна. Blogging, social sport. Надад санал болгох гэсэн хэсгүүд. Salesforce. Энэ дээр би нөгөө Zoom-ыг татаа суулгацсан байгаа болохоор санал болгох гэсэн хэсгүүд дээр гарч ирэхгүй байна. Та нарих дээр бол Zoom нэлээд дээгүүр гарч ирдгийг уулна. Ороод яг энэ одоо translate center харагдаж байгаа шиг ороод ирдэг байхгүй юу? Энэ дотроос нь хайлт ингэж хайж байгаад болчоор за. Уг нь бол тэр search хэсэг дээр Zoom гэж бичгээр гараад ирд. Энэ web story-ийн search нь жоохон асуудалтай байна уу гэж би хараад байгаа шүү. Олон тэгээ болчтیں۔ Өмнөх хичээл дээр бас ингэдсэн. Чи одоо 3 хоногийн өмнө 3 хоногийн өмнө ингээд ороход бас тэгээдсэн. Одоо би татаа суулгацсан болохоор би ингээд хайгаад бол минийх тэр гарч ирэхгүй. Ягаад таних суудсан болохоор гарчихгүй байж магадгүй. Харин тэгээд татаад авчихсан байгаа болохоор тий. За, ер нь бол ямар нэгэн програмыг татаж суулгах гад ингээд орохлоор энэ дээр нь add to Chrome гэсэн юм тавч гарч ирдэг юм байна. Add to Chrome. За, энэ тавчийг дарахад Chrome дээр чинь суучдаг. За, тэгээд гэшинлэг ороод. За, ингээд суугаад ороод ирнэ. Zoom scheduler гэдэг. Угаасаа энэ юун дээр Chrome Web Store дээр зөвхөн энэ Zoom-ийн scheduler буюу яг нөгөө нэг календар тавлагч гэсэн хэсэг нь байгаа. Энийгээ суулгаж байгаа. За энэ хоёр үйлдэлийг хийсний дараа аккаунтаар нороод Google календараа холбочихсон. Дээрэс нь Chrome дээрээ бас ингэ суулгачихсан. Энэ хоёрыг хийсний дараа календараа Google календараа refresh хийгээд үзэхлээр тэрэн дээр нь юу ашиглах Zoom ашиглах гэдэг ингээд тавчна гараад ирэх хэвээр. Энд дээр going yes. За ингээд ороод ирнэ тий. Make a Zoom meeting ороод ирнэ. За эсвэл бас энэ Chrome дээр ингээд суулгацсан байгаа шүү дээ. Тэгээд энэ date extension-уудын date дээр нь ийм date дээр нь ч байх вэ. Энэ Pasta буюу энэ эвлэлэг толгомныхаа зургийг дарахлаар нөгөө суудсан байгаа аппликейшнууд чинь гарч ирнэ. Арталт нэг юм жижигхэн пин буюу хадаас байгаа. Энэ хадаасыг нь дараад идэвхжүүлчихлээр энэ Google Chrome чинь энэ дээд хэсэг дээр нь харагддаг байхгүй юу? Одоо минийх дээр бол ингээд юу харагдаж байна те? Zoom, Loom гэдэг ингээд програмууд харагдаж байна. За энэ дээр ингээд daарлаа. Schedule meeting буюу уулзалт тоглох. Ингээд ороод ирдэг. Тэгээ календараа үүсгэж линкээ үүсгээд энэ одоо та нарлаа би нэг линктэй хамт текст явуулаад байгаа шүү дээ. Тэр текстийг энэ дээр нь бичээд тэгээд явуулчихдаг гэсэн. За би одоо cancel-дах чинь. За нэг иймэрхүү. Тэгээд хийж туршиж үзээд болж нь болохгүй нөө. Багштай хэлээд асуугаарай за. За өнөөдрийн хичээлийн гол сэдэв бол гоё сэдэв байгаа. Хүмүүсийн манай сургалтын төлж байгаа хүмүүсийн хамгийн их сонирхдаг дуртай сэдв нь гэх юм уу да. За тэр нь ямар сэдв бэ гэхлээр Photoshop ашиглахгүйгээр интернет дээр
юу хийдэг. Янз бүрийн постэр их бэлтгэлүүдийг хийдэг Canva.com гэдэг энэ сайтыг үзнэ. Canva.com гэдэг ороо за. Canva. Ой, татуулахгүй л. За эндээс гараадах юм. За Canva.com гэдэг ингээ орохлоор ер нь л нэг ийм сайт гарч ирнэ. За хамгийн анх та нарыг орох үед нэг ийм сайт харагдана. За ингээд танилцуулах нь та нарын дунд хэрэгжилж үтсэн хүмүүс байж магадгүй. За байхгүй бол Canva.com гэдэг ийм сайт байгаа. Бас зөвхөн C үсэгтэй Canva-гийн эхлэлийнх нь энэ C үсэгтэй бүрийн цэнхэр дотор ийм логотой аппликейшн бас байж байгаа. Тэр аппликейшнийг бас юугаараа татаад аваарай. За тэгээд хэрвээ өмнө нь аккаунт нээсэн бол логин, шинээр орох гэж байгаа бол sign up те. За sign up гэхлээр Facebook санал болгож байна, Gmail санал болгож байна. Энэ хоёрын аль нэг аккаунтаараа нэвтэрч болж байна те. За эсвэл зүгээр email, пассвортоо зохиогоод бас хийж болж байна. За би бол та нарт Google аккаунтаараа нэвтрээрэй л гэдэг байгаа те. За Canva-гийн нэвтрэлт хийх процесс бол айгүй амархан. Нэг тийм төвөгтэй биш. За ингээд нэвтрээд орлоо. Play time book backboard. Нэвтрэлт хийх процесс бол их төвөгтэй биш, амархан байдгийн. За ингээд ямар ч гэсэн нэвтрээд орсны дараа за би асууцаараа нэвтрээд join and Chris 23 та чинийг наалта. Сайн чи юу лээ? Яг. За багш нь микэн чэсэн хаач. Дэлгэр цэцгийн микэн багш нь хаалаа шүү за. Асуух зүйл байвал микэн нэгэд асуугаарай. Бодлого орж ирэхээр машин жишээ таглаад тавьчлаа юу лээ гэл айгуу сандраа авсан чинь танд өхөн бийж идэв. Яг. За Canva руу ингээд гоё нэвтрээд орсны дараа за одоо ингээд ер нь бол Canva-г ашиглаад хийж болох зүйлс нь энэ дээдлэлт нь for you гэдэг чинь ингэ байж байгаа. Юу хийж болох вэ гэдгийг чинь харуулж байгаа тийм. За хүмүүсийн хамгийн нийтлэг ашигладаг зүйл бол эсвэл одоо миний ч юм уу хүмүүсийн хамгийн нийтлэг ашигладаг зүйл бол энэ presentation байна. Бид нэр өмнө нь болохоор PowerPoint дээр ер нь бол презентац бэлддэг байсан тий. Дараа нь Google Slide-ыг зааж өгсөн бол за би бол одоо яг Canva-г л ашиглаарай гэж та нарт зөвлөнө. За дараагийнх нь хувилбар энэ бол ер нь бол миний хамгийн сүүлд орж хэрэгэлсэн одоо юунуудыг хэлж өгдөг юм л да надаа. Аппликейшнууд ингээ хамгийн ойрхон байгаад байгаа юм л да. За презентац байна, вебсайтын темплейт байна, за лого байна, desktop prototype энэ юу орж ирсэн. Шинээр орж ирсэн байна. Би энийг бол нээж үзээгүй юм байна. Энэ юу вэ?
track data with this handy app. За нэг юм темплейт орж ирсэн байна. За Instagram-ийн пост, Instagram-ийн story, Facebook-ийн пост, видео, other документ, одоо атгэрэг гэж нэрлэдэг те, карт, одоо компьютерийнхоо энэ бэлэгдсэний арын background, бизнес карт буюу нэрийн хуудас. За өөр одоо подолкны индеклийн хэвлэл, инфографик буюу тоон одоо статистик үзүүлэлттэй юм жижиг юм пост байдаг те. Тийм постууд гих мэт за сертификатын заагвар магвар гэд маш олон гоё зүйлүүдийг энэ Canva дээр хийж болдог. За одоо та нарын сонирхож байгаа асуулт яаж хийх вэ? Яаж хийх вэ гэхээр за энэ дээдлэлт нь бол ийм хэлбэршүүлсэн цэс байна л да. Би сая for you дээр нь байсантай надад зориулаад гисэн. За дараа нь презентац гэдэг эсвэл одоо social media гэдэг те. За social media дээр дарахаар Instagram post, Facebook post гэдээ гараад ирж байна. За хэдүүлээ нэг Facebook-ийн post хийж үзье те. За Facebook-ийн post. Facebook-ийн post гэдэг ингээд дарахлаар юм хоос хэсэг гараад ирнэ. Энэ хажуу тал дээр нь ийм темплейтүүд байдаг. Темплейтүүд буюу загварууд байдаг. Stay with the sticker. Sticker наачилдаг болсон. Шинжилэл орж ирсэн байна. За энэ темплейтүүдээс өөртөө таалагдж байгаа темплейтийг сонгоод тэгээд тэрэн дээрээ үг үсэг янз бүрийн юмнууд нэмж болдог тий. За жишээ нь одоо хэдүүлээ нэг аягүй хурдан guest post хий. Темплейтээ эхлээд ямар темплейт байвал зүгээр нь сонгодог байхгүй. За та нарт маань you're the best. За нэг темплейтийг ингээд сонгохоор бид нар нөгөө нэг юун дээр Facebook дээр юм дөрвтэй пост мост хардсан шүү дээ, юм цуврал постууд. Тэд нар чинь одоо яг энэ жишээ тийм дөрвтэй постын загвар юм цуврал. Гоё юм их би та нар онгойлгоод үзээрэй. За ингээд тэр тухайн темплейтээ сонгонгууд тэр темплейтийг ингээд засаж болохоор ингээд томоор гараад ирдэг. Зарим нэг темплейтийн дааталт нэг юм Pro гэдэг юм чар өнгөтэй тэтгэвний зураг гарч ирнэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Canva за ер нь бол Canva яаж орлого олдог аппликейшн вэ? Яаж орлого олдог сайт вэ гэдгийг ойлгочих юм бол айгүй амархан болчихно. Өмнөх одоо бидний нөгөө нэг Google-ийн хэрэгжилжсэн бүх зүйл үнэгүй байсан тийм учраас шууд л ороод ингээд төлөөтэй хэрэгжилж болж исэн бол одоо ингээд үзэх зарим нэг сайтууд дээр болохоор төлбөр нэхнэ. Тэгээд тухайн орж хэрэгжилж байгаа сайт аппликейшныхаа төлбөр одоо авдаг зарчмыг ойлгочих юм бол хэрэглэхэд айгүй амархан болчихно. За энэ яаж ер нь бол их темплейтүүд нь бид нар үнэгүй гором дээр ингээд зөндөө олон темплейт янз бүрийн зүйлүүд ашиглаж болдог үнэгүй байдлаар. Тэгээд Canva-гийн гол орлого олдог зарчим нь болохоор гоё загварлаг темплейт юм уу эсвэл гоё зурагнуудыг зарж мөнгө олдог сайт байхгүй. Тэгээд их одоо бүр ингээд янзын гоёыг нь бол мөнгө өгөөд авчих. Зөв дундчиг нь бол та өнгөө хэрэглэчих гэдэг л юм зарчимтай сайт юм байна. За тэгэнгუთ би нэг сайт нэг гэл темплейт болоод байгаа. За энэ бол доороо юм Pro гэсэн бас Pro зурагтай юм байна. Pro зурагтай дээр нь яадаг вэ гэхээр Canva гэсэн ийм тамга гарч ирдэг байхгүй юу. За би эхлээд өнгөө аккаунтаар орохгүй бол минийх болохоор Pro аккаунт байгаа болохоор юу яах юм бэ? Та нарт Pro-тэйгээ харагдаад ах юм байна. Манайхан энийг орч. Окей. За энэ болохоор миний өнгөө аккаунт. Өнгөө аккаунт дээрээ орлоо. Social media, Facebook post. За өнгөө аккаунт дээр яаж харагддаг вэ гэхээр ингэж харагддаг байна.
create аккаунта энэ нөгөө pro англиар дээр хэрэгэлдэг темплейт байна. Аккаунта төлбөр төлөөд юу яах вэ? Өсгөх үү гэж асууж байна. Pro биш юунууд бол зөндөө байгаа. За одоо жишээ нь тэ. Энэ дээр ингээл энийг ашиглаад энэ доторх текстүүдийг өөрчлөөд хэрэгжилж болж байна. Энэ байж болж байна тэ. За энэ бол pro биш аккаунт байна. Нэг харагдах. No. Upgrade хийхгүйгээр энэ темплейтийг ашигламаар байх юм. За энийг ашиглая хэвлээ. За энэ арталт нэг зураг байгаа те. Энэ зургийг өөрчилж болно. Энэ зургийг яаж өөрчлөх вэ гэхээр дээр нь байгаа ер нь дээр нь ингээд тавиад үзэхлээр тодорж байгаа хэсэг бол таны одоо яг засахад бэлэн байгаа хэсэг гэсэн үг. Эхлээд би энэ зурган дээр дарсан. За зурган дээр дараад ингээд бүхлээр нь тодруулахаар бүхлээр нь одоо ингээд идэвхжүүлээ гэсэн үг. Зөвхөн текстээр дарах юм бол текст гэх нь ингээд засахад бэлэн болоод идэвхжиж байна гэсэн үг. За засах гэж байгаа текстэн дээр маусаараа хоёр тавшгаар ингээд тодроод ирнэ. За тэгээд энэ дээрээ усгийн фонд Монгол болгож байгаа өглөөний мэнд бичээ те. За тэгээд энэ өглөөний мэнд гэдэг текстээ өөрөөр сольж болно. За бас энэ текстийг ингээ харахаар Монгол болгож болох одоо биш Монгол гэнэ про английн буюу одоо төлбөр төлж хэрэглэх фонд байгаа. Үнгүү хэрэглэж болох фонд бас байгаа. Гэхдээ дотор зөндөө гой үнгүү англи дээр нь хэрэглэх фондууд бас зөндөө байд юм уу. За шинэ миний нэг дуртай фонд доора. За өглөөний мэнд. Энэ хоёр хоорондоо жоохон зайтай байна тий. Тэнгууд энийг идэвхжүүлж агаад энэ дээдлийг харах юм бол яг нөгөө нэг Word дээр бид нэрээ хэрэгэлдэг шиг. За энэ дээр үсгийн фондоо сонгоч, энэ хэрэгээр хэмжээгээ сонгоч, энийгээр текстийн өнгөө сонгоч, энэ тод бүдэг налуу доогуур зураас том үсэг жижиг үсгээрээ эдгээргээ сонгоч. Дунд байх урд захад шахах, хойд захад шахах чинь энэ байна. Урталт нь ямар нэгэн нөгөө цэг мэг ингээд тавиад лист болоход доош бичдэг те. За энэ доош нь дэш сумтай болвол зайгаа одоо тааруулдаг хэсэг. Өглөөний мэнд гэдэг хоорондоо агиох зайтай байгаа учраас би line spacing буюу мөр хоорондын зайг нь жоохон шахаадах гэсэн. Нэг юм багт болно те. Дээдлийнх нь болохоор letter spacing буюу үсэг хоорондын зайг шахдаг. Энэ доотлийнх нь мөр хоорондын зай шахдаг. За одоо өвтөх юм байгаа зү. За тэгэнгუთ өглөөний энэ арын далайн зургийг би өглөөний гэдэг үгээр солин. За дээдлийн текстийг болохоор өглөөний мэнд. За ингээд тэгэнгუთ одоо энд ямар зураг оруулах вэ гэхээр штэ хоёр арга байгаа. Нэгдүгээрх нь болохоор би шууд Google-с одоо шинэ good morning гэдэг зураг хайж болж чинь те. Өглөөний мэнд гэд сонирхолтой зургууд гарч ирж магадгүй. Тэнцэнээс яг даунлоад хийж татаж аваад тэгээд оруулж болж чинь те. За оруулчмаар гоё зураг байна. Энэ ээж болж чинь, энэ ээж болж чинь те. Саяны нөгөө нэг Facebook-ийн пост хэмжээ одоо зураг татаж авахд биднэрт хэмжээ аягүй чухал байдаг байхгүй. Гэхдээ Facebook-ийн пост гэдэг маань бол нэг тийм Facebook өөрөө өндөр нэгтрэлтэй зураг шаарддаггүй учраас нэг тийм зүртэй гоё байх хэрэгтэй гэсэн тийм шаардлага бол тавихгүй. За тийм болохоор энэ зургийг сонгоч. Энэний нэгтрэл ямар юм? 650 509 бас жоохон жижигхэн л юм байна. Facebook-ийн постныхаа хэмжээг бол арай гүйцэтгэгүй юм байна. Энэ хардаа Facebook-ийн постны хэмжээ ямар байд юм бэ гэхээр энэ Facebook post гэдэг энэ дээр ингээд маусаа тавихлаар доор нь 940-ыг харьцах нь 788 пиксел гэж гарч ирж байгаа.
Энэ Facebook-ийн постны хэмжээ. За тэгсэн чинь энэ зургийн доотлын болон 650 харьцах нь 519 гарч ирж байна. Энэ болохоор ер нь бол Facebook-ийн постны хэмжээнээс ч жижигхэн зураг байна л гэж гарч ирж байна. Энэ гоё зураг байна те 1080. Энэ бас том хэмжээтэй зураг байна. За энийг сейвлээд авчи компьютер дээр. За өөр та нарт таалагдж байгаа зураг байна. Янз бүрийн бичиггүй те. За гэх мэт ингээд юунаас Google-с бид нэр зураг хайж олоод хэрэгжилж болж байна. Эсвэл за саяны татсан зураг яаж оруулж ирэх вэ гэхээр энэ хамгийн дээд темплейт гэсэн энэ меню бол энэ дотор нөгөө бүх төрлийн темплейтүүд чинь байгаа. Ингээд эндээс темплейтээ хайгаад за би өшөө дахиад нэг одоо хуудас нэмээд 2 хуудас юм хийж болж гин. Эсвэл одоо юу хийж болж гин. За энэ би та нарт энийг харуулах гэсэн. Энэ артлын нөгөө нэг Canva гэдэг нэг юм тамга байгааз. Canva гэдэг ингээд дөрвөлжин шотоо ингээд хамгаалчихсан. Энэ болохоор төлбөртэй зураг байхгүй. Темплейт нь үнэгүй. Гэхдээ арын юу нь болохоор нөгөө бэкграунд нь болохоор төлбөртэй байгаад байна. За тэгэнгუთ энэний арын зургийг ингээд идэвхжүүлж байгаа delete хийгээд энэ текст бол байгаа. Одоо цагаан учраас харагдахгүй байгаад байна. Тэгээд оронд нь өөр зураг оруулж иж болдог. Тэгэх юм бол үнгүү болчихно гэсэн үг. Тэгээд та нараас нэг зүйл хүсэхэд ийм тамхтайгаар нь даунлоод хийж болно. Яг саяны одоо энэ тамхтай энэ зургийг татаж авч болно. Тэгээд Canva гэдгээр нь шууд face дээр тавихлаар face ч юм одоо юу чинь social сувг ямар нэгэн постлох байгаа газараа постлохоор айгаа муухай мэрэгжлийн биш те. Тэгээд нэг юм Canva-гаас ингээд төлбөртэй зургийг ийм тамхтай зураг татаж аваад хэрэгэлсэн жоохон онцгүй харагддаг. Тийм болохоор өнөөдрөөс эхлээд ямар нэгэн пост энэ төр бэлтгэхдээ тамхтай зураг битгий хэрэглээрэй манайхаа. Юун дээр ч гэсэн Google-с ч гэсэн зураг хайж байхад тамхтай зургууд зөндөө байдаг те. Тамга гэж юу яриад байгаа юм бэ гэхээр яг саяны Canva гэдэг ингээд нэг юм шот өрүүлжин болгочихсон. Тэрийг л тамга гэдэг байгаа штэ. Тэгээд юун дээрээс Google-с бас зураг хайж байхад Getty Image энтрийн алттай нэг юм ингээд яг саяных шиг юм тамга одоо тавьчихсан зургнууд бас зөндөө байдаг. Нийтлэг сэдвэр хайхлаар хавар гарч ирдэг тийм тамгатай зураг. Нийтлэг биш сэдвэр хайх юм бол тамгатай зургнууд. За одоо шинэ энэ штэ. Энэ ингээд дээрээ ингээд энэ бичээсийг тамга гэж харуулхад бас жоохон өсгөл болчиход байна тий. Та нар маань тамга гэж юу хэлээд байгааг ер нь бол ойлгож байгаа гэж бодож байна. Зурган дээр тавьсан байгаа ийм хэрэгсэлцэн ойрхон тавьсан ийм одоо тухайн одоо өмчлөгчийнхоо нэрийг өмчлөгч гэдэг нь одоо энэ дээр бол Canva тий. Google-с хайж байхад бол Getty Image гэдэг байж байгаа. Тэднийг хэлж байгаа. За саяны оруулж ирсэн зургаа яаж татаж оруулж ирэх вэ гэхээр энэ upload гэсэн юм тавьж байж байгаа. Upload дээр дарлаа. За энд миний оруулж ирсэн зурнууд өмнөх оруулж ирсэн зурнууд байж байна. Upload media гэд тэгээд Facebook-ээс оруулах уу, Drive-аас оруулах уу, Instagram-аас оруулах уу, Dropbox-аас оруулах уу гэсэн сонголтууд байна. Бас device буюу компьютерээс оруулах гэсэн сонголт байна. Миний татаж авсан зураг download дотор байгаа. Good morning. За ингэ ороод ирж байгаа тийм. За энэ оруулж ирсэн зургаа шууд маусаараа чирээд ингэ орлоод ирж байна. Тэгээд зурган дээр хоёр тавшихлаар дээр нь тавих уу, доор нь тавих уу, аль хэсэг дээр нь тавих уу гэдэг чинь ингээд ороод ирж байна. За ингээд голлуулдаг ч юм уу те. Гэхдээ энэ арда тексттэй, дээр нь тексттэй жоохон онцгүй байна тийм үү. За энэ зургийг өөрөөр бас яаж болох вэ гэхээр ингэж болно. Энэ photos, upload-ын дотор photos гэж байгаа. Энэ Canva-гаас өөрөөс нь санал болгодог зургнууд. За Canva-гийн өөрөөс нь санал болгодог зургнууд дотор дахиад нөгөө Pro буюу титэмтэй зураг байгаа. Pro биш энгийн үнэгүй зургнууд бас байгаа. Иймэрхүү байдлаар үнэгүй зургийг нь аваад ашиглаж болно те. За тэгээд ямар одоо нэртэй зураг хайж байна гэдгээс хамаарат good morning бичээд үтсий. За сэдвүүний нэ те. За энэ Pro ангилалтай зураг байна. Watermark орж ирж байна. Энэ нэг таньдаг зураг байна уу? Энэ тэндээ их тавьчихсан.
За. Эндээс ингээд өөртөө тохирсон гоё зурнуудыг олоод авчиж болдог. За энэ дээр про англи дотор нь монголчууд бол өстой янз янзын гоё зураг оруулж байгаа. Монголиа гэдээ хайх юм бол бүр супер зургнууд байгаа. Монголын зурагчид Canva руу бас зураг өгдөг болчихсон гэсэн үг. Ингээл Монголиа гэж хайхад та нар зүгээр янз янзаар нь гоё зураг олох боломжтой. Бас үнгүүч зургнууд зөндөө байгаа юм байна Монголын тухай. Mongolian гэр гэхчүүл гэр мэр гараад ирэх юм шүү дээ. Бааш тэр. Монгол эмэгтэй энтер гэж зургнууд нь бүр гоё гэж. Ингээ Монгол эмэгтэйчүүдийн зургнууд орж ирж байгаа юм. Дээлтэйгээ гоё. Энэ минь гоё үндэсний хувцастай, хатан хувцастай тэр гоё зургнууд. Супер зургнууд би шүү дээ. Манайха гівч про байт юм аа. За тэр прогийн учрыг би удахгүй тайлбарлаж өгөн. За юу про яриад байгаа юм. За ингэсэн. За өглөөний минь мундаг ээжүүдээ. За энэ доотлын хэсэг надад хэрэггүй болвол би энэ дээдлийн хогийн савны хамтраган дээр дараад арилгачиж болж байгаа. Эсвэл энийгээ би duplicate за арилгалаа. Энийгээ би 2 болгомоор байлаа гэж бодоход энийг duplicate гэж дараад 2 болгочих болж байна. Тэгэн гутаа би энэ дээр янз янзын өөр сонголтын зураг тавиад би бол ихэвчлэн хооронд нь уралдуулдаг. Миний арга бол энэ зураг нь гоё юм уу, энэ зураг нь гоё юм уу гэд сонгохдоо хооронд нь уралдуулад үзчихдэг. Ингээ 2 duplicate болгож аваад гэж жаад за энэ хоёрын аль нь дээр байж гэх юм те. Иймэрхүү байдлаар уралдуулад үзчихдэг. За энэ доотлох нараа дээр бол явчихсан үгүй юу? За тэгээд энд нэг юм биччихье. За энийг би нэг энэ багтаамаар байгаа байхгүй юу? Даашаа тэр групп гэдгийг нь унгаамааргүй байгаа байхгүй юу? Тэгвэл надад ямар сонголт байна вэ гэхээр одоо энэ текстийг ингээ бүгднийг групплэх буюу хооронд нь ингээд нэгтгэгдсэн байгаа. Групплсэн үед яадаг вэ гэхээр би энийг ингээд маусаараа чирээд зөөе гэвэл бүгд зэрэг хөдөлдөг байхгүй юу? За одоо яаж болох вэ гэхээр би энэ дээр идэвхжүүлж хагаад энэ дээр ungroup гэсэн хэсэг байгаа. Ungroup-ыг дарах юм бол текстүүд нь тус тустай ингээд нэг нэгээрээ болж байгаа. За энийг жоох ингээд татчих. Окей. За буцаагаад групплж болох уу? Болно. Яаж вэ? Энэ дээр маусаа дарж идэвхжүүллээ. Компьютер хангаар дээр shift дарж хагаад ингээ хамт дараад тахлаар бүгд идэвхжчихдэг. Тэгээд энийгээ group гэдээ дарчхаар буцаагаад group болчдөг. Ингээд файл edit хийж явах үе текстүүд нэг нэгээрээ зөөгдөд тахлаар жоохон төвхтэй. Тэгээ ер нь бол текстийг бөөнөр нь байлгаж ивэл амар бэдий уг нь. Тэгээд та нарын сонголт л доо тий. Та нарт аль нь гоё, дээдлэн гоё юу, доотлон гоё юу? За би энийг текстийг ингээд текстийг нэвтгүүлж байгаа delete тавьчаад арахаар текст нь утасчиж байгаа юм бас утгаж болж байна тий. Гоё зүрх протел байгаад идэх шүү. Хоёулаа гоё юм аа. Анх удаад нөгөө нэг юу хийж байгаа хүмүүст хэвдүүлээ. За би сая яасан? Копицсан. Яаж копицсан бэ? Анх удаад дизайн гаргаж байгаа хүмүүст бүгдээрээ л гоё харагдаад байдیں۔ Энэ дээрээ дарлаа. Маусаа баруун тавчиг дарлаа, copy. За энэ дээрээ дарлаа. Маусаа баруун тавчиг дарлаа, paste. Эсвэл гар дээрээс шууд өгч болно тий. Ctrl C гэрээ copy доод Ctrl V гэрээ юу хийчих болно тий. Салгах юу гэдгүүлээ? Буулгачих болно тий. Сүүлийн үед юм юу их хит болж байна да? Цагаан өнгийн минимал хэд загварын нэг тийм олон тав юмгүй. Тим зурнууд их хит болоод байна. Алин тавих вэ? За энэ дээдлийн минималын сонголоо би. За одоо download-ыг татаж аав.
энэ доошоо заасан ийм download гэж тавьж байгаа. Энэ дээр дарлаа. За тэнгуут энд PNG гэдэг дэтлэлт нь гараад ирсэн байна те. Энэ юу гэсэн үг вэ гэхээр кофе ямар санагдсан постэр байна. Харин тэгээд дэвчлээ тий. Тэгээ ер нь өглөөг илэрхийлэх юм кофе болчиход байна уу да. Ер нь гэхийн нэтэрээ. За энэ дээр PNG, JPG, PDF, MP4 буюу видео, GIF буюу хөдөлгөөнт зураг энэ гэсэн байдлаар татаж авах боломж байна. За эхлээд хэдүүлээ PNG буюу PNG, JPG хоёр бол ер нь бол хоёулаа фото өргөтгөл, зургийн өргөтгөл. Тэгээд дээдлийн хандлагаараа high quality буюу жоохон чанар өндөр, нэгтрэл өндөртэй. Доод нь болохоор арай жоохон жижиг хэмжээтэй. Энд хоёр зураг байна. Гэхдээ би нэгийг татаж авмаар байгаа байхгүй юу? Хоёуланг нь биш. Хоёуланг зэр татах юм бол компьютер дээр маань zip буюу юм ziplсэн файлаар сунзаа би харуулъя. Татаад авлаа бишээрээ. За ингээд хадгалах хэсэг маань гарч ирж байна. Өглөөний мэд. 2 ба түүнээс дэш зурган дээр ер нь бол файл нь ziplэгдчихдэг. Ziplэгдэн гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр ийм болчлоо гэсэн үг. Download санаа. Энэ өглөөний мэд гэд энэ zip файл болчих. Энийг би энэ чэнэ задлж хэрэглэнэ гэсэн үг болчихдог байхгүй юу? Zip файл. Нэг ингэж задлж хэрэглэнэ гэсэн үг. Тэгээд онгоолгоод нөгөө дотор хоёр файл маань ингэ байждаг. За zip-л мэплэх нь жоохон төвхтэй сайдж байгаа зүгээр нэг нэгээр татаад авчиж болдог. Download дээр дарлаа. PNG дээр дарлаа. Энэ дотлын all pages буюу 2 пэйж байна гэж байна те. Эсвэл энэнийхээ зүгээр л дээдлийн 1 гэдэг дээр нь дарлаа. Down. Тэгээд download. За ингээд төлбөргүй үнэгүй горимн дээр байгаа одоо ямар нэгэн Canva гэсэн тамгатай зураг, текст, элемент юу ч ороогүй тийм зүйлийг бааш зүгээр шууд ингээд татаад авчихна. Гэхдээ багш нь дахиад хэлээ төлбөргүй горимн дээр маш олон зүйл байгаа. Зүгээр жоохон ухах асуудал. Би яага про болгож хэрэглэдэг гэхээр зүгээр ингээд айгу тийм завгүй маш яаралтай юм юу одоо нөө эвлүүлэх хэрэгтэй болоод байдаг байхгүй янз бүрийн темплейтүүд тэр үед ингээд ухаад суухгүй тул юу хэрэглээд байдаг. Энэ бас гоё юм байна. Дач ард нь манай Монгол биш гадаад тавьдаг тий. Тийм учраас цагаа хэмнэгчил про англи руу ордог. За прог яаж болох гэснийг дараа нь харуулна. За юугаа татаад авцсан? Нөгөө юу гэдгүүлээ? Пост татаад авцсан. Пост татаж авсан хүн ч одоо яах вэ? Шууд групп дээр оруулна үстэй. Гэхдээ сая ингээд хичээл зааж авах хугацаанд жоохон ингээд наашин цааш нь юу яагаад энэ гоё нөө тэр гоё нөө тэр гэж жоохон удсныг тооцвол яг саяных шиг юм постыг бол за би нэг дунджаар 5-аас 7 минутанд хийдэг. За өглөөний мэд энэ гоё нөө одоо харна шүү дээ. Тэгээд хэлбэр хэмжээ загварын хувьд яг нөгөө нэг Facebook дээр тохирсон хэмжээний цаанасаа өгдсөн байдаг учраас би янз бүрийн хэмжээ тохируулна гэж заах шаардлага надад байхгүй. Асуудалгүй. Дан миний артл ямар харахгүй болдог. Зя. Ингээд пост оруулж чаамаа. Болохоор энэ манайхаа. За та нар маань туршаад хийж үзнэ. За одоо энэ дээр дахиад нэг өөр байдлаар татаж үзнэ. Тэр нь юу вэ гэхээр GIF өргөтгөл. GIF өргөтгөл гэдэг нь яадаг вэ гэхээр хөдөлгөөнтэй өргөтгөл байхгүй юу? Ядаргаатай арын бэкграунд шууд солиост тий. GIF өргөтгөл гэдэг нь болохоор ингэдэг өргөтгөл хэлж байгаа. За би нэг GIF болгоод татчих. Юм хайгаад байна. Энэ Canva тамгатай болчлоо.
За энэ дээр анимейт хийж болно. Хар та. Энийг ингээд төвчүүлчлээ. За тухайн темплетээ төвчүүллээ, энд нэг анимейт гэж тавч гарч ирнэ. Текст биш шүү манайхан. Текстийг төвчүүлэхээр текстэн дээр эдит хийх юунууд одоо хэрэгслүүд гарч иж байгааз. Текст биш энэ тухайн имижийг тэр чигт ингээд дараад одоо хоосон зайн дээр даар гэсэн үг. Төвчүүлэхээр энэ чи edit image буюу арийнхаа зургийг засах, кроплох, эсвэл ингээд зургаа нааш цааш нэргүүлэх, эсвэл animate хийх гэсэн юм сонголт гарч ирнэ. За энэ animate нь болохоор нөгөө зурган дээр байгаа текстүүдээ бид нэр ингээ хөдлөх гээд байгаа. Одоо нөгөө нэг энэ текстүүдээ групп хийсэн байгаа. Тэ энийг ungroup болгоод үзье. Ungroup болгох юм бол тусдаа хөдөлж магадгүй гэж бодсон л та би. Текстүүд нь нэг нэгээрээ. Ингүүл гоё юм те, сонирхолтой. Дан. За энийг сонголоо. Хоёр дахь хуудсан дээр юм хөдөлгөөн оруулсан. Одоо хөдөлгөөн оруулчаад яах гэж байна вэ гэхээр татаж авах гэж байна. Энэ татаж авах гэж байгаагаа зөвхөн хоёр дахь хуудсыг татаж авах тий. Дээдлийг бол хөдөлгөөд хэрэггүй, зөвхөн хоёр дахь хуудас. За хоёр дахь хуудсыг даун болгоод тэгээд би GIF-ээр татаж авъя. GIF гэдэг нь болохоор угнал зурган файл. Зураг мөртлөө нэг юм хөдөлгөөнтэй бид нар тэрийг GIF-ийн нөгөө юу оруулдаг шүү дээ тий. Коммент хэсэг дээр ингээд янз бүрийн GIF буюу хөдөлгөөнтэй юм дүрсэнд оруулдаг. Тэд нар чинь энэ GIF өргөтгөлтэй байдаг байхгүй юу? Видео өргөтгөлтэй биш. Видеогоос арай ондоо. За, даунлоод хийлээ. Сейвлээ. За, энэ удаа өөр дээрээ постлж. Яасан? Орж ирэхгүй байх чинь орж ирэхгүй байвал би ингэж шээ. За. Өглөөний минт гэсэн чинь жоон том ардад нөгөө пост. Дандраа. За энийг GIF өргөтгөл гэж байгаа. Арай л хурдан болчихжээ энэ секунд нь. Энэ секундыг ингэж тохируулчих манайхаа. Яаж тохиулдаг вэ гэхэлэр штэ. Энэ 5 секунд. Тайминг. 5 биш те. 5-ыг GIF болгочоор хооронд ингэ шахчихж байгаа юм байна. За одоо энэ хоёрыг хоёулангийн юу яаж болно? Нийлүүлээд хоёулаа нийлээд одоо видео өргөтгөлтөөр татаж болно. Видео болгохын тулд яадаг вэ гэхэлэр яг ч зүгээр одоо ингээл нэг нэгээр нь бэлтэн. Гэхдээ энэ чинь видеон дээр гарч ирж байгаа нэг одоо дүрс нь. Энэ дараагийн дүрс нь гэж явчихна. За энэ дээр нэг 10 секунд гэ байна. Энийг тавиад үз. За ер нь бол ингээд 5 секундын турш ингээд байж агаад дараагийн 5 секундын дээр энэ нөгөө animated нь орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр видео олохын тулд дээдлийн энэн дээрээ ч гэсэн хөдөлгөөн оруулчвал ер нь бол гоё гэж л гэдэг юм л та. За ингээд оруулсан. Одоо видео юм чинь ард нь юу хэрэгтэй? Хэрэгтэй юу? Маяг тавих уу яах вэ? За энэ дээр энэ бас про биш. Про биш гэдэг юм бас айнууд дотор сонголтууд байгаа. Яг нөгөө нэг зураг оруулж ирсэн шигээ YouTube-ээс download хийгээд ийшээгээ бас татаад оруулчих болно. Upload media дотор ч н ороод ирнэ. За энэ дотор ч. Тэгээд аудио дотор н ороод ирнэ. Видео дотор нь видео, имиж дотор нь зураг чинь. Тэгээд зөвхөн ялгах, ангилах шаардлагагүй өөрөө upload media гээл тухайн файлаа татахад ялгагдаад ингээ 3 ангилагдаад орчдөг. Бас саяны нөгөө нэг Canva дээрээс ийм хөнгөн ийм хөрхөн юунууд бас орж иж болж байна те. Айнууд орж иж болж байна. За тэгээд гоё бүр ингээд мэргэжлийн видео хийх арга, мэргэжлийн ч одоо юу байх вэ? Арай илүү зохиомжтой видео хийх аргыг багш нь дараагийн хичээл дээр зааж өгөн зэ. За нэг юм 10 секунд. Одоо энэ арга дээр дараад бийж байгаа үзье.
sound 해줘. Close. нэг авсан. Окей. Яагаад тоглохгүй байна? Happy Westing. Би энэ аян дээрээс ингээд нэг жоохон тасалсан хэсэг байгаад тэр нь ингээд нэг аяны төгсгөл нөгөө аяны эхлэл байдаг байхгүй юу? Одоо нэг аяны дундлын юм зогсолттэй. Тийм хэсгээс нь дундаас нь ингээд төгсгөл рүү нэвлүүлчих бас айтайхан байдгийн гоё дээ. Тэр л барай хүрэхгүй юм байна. Энэ би яаж ингэж нөхлөөр зүгээр л маус харж ирээд байгаа. Эхлэлээс нь ингээл маус харж ирээл. Тэгээ аян ингэж жоохон амуух энтер олгож болно. За би сая 100 байсныг нь 40-д болгочлоо. Одоо арай аяахан тоглоо. Гэх мэт. Хоолоо уншаад нан нэгэ текст дээр цаана нөгөө дэвсгэр ая дэвсэж байгаа бол бүр аяыг нь 4 5 мав тийм намхан болгож өгөх хэрэгтэй болчтой. Үшээ. Хай маань яарчгүй. За татаад үзье. Одоо MP4 буюу видео өргөтгөлөөр татъя. За би энийг зөвхөн юуны хувьд л яриад байгаа шүү. Facebook пост гэдэг ангилал дээр л хийгээд байгаа. Одоо ангилалч явах хувьд хэмжээ. Юугаараа өөрөлдөд байгаа юм бэ гэхээр ерөөсө хэмжээгээр л өөрөлдөд байгаа. Дээрээс доторх ингээд темплейт бүх юмыг яаж хувиргаж хэрэглэж болдог манайхаа. Тэр асуудалгүй шүү. За би ч дотор хадгаллаа. Тоглуулад үзье. Тийм л үү. За ингээд өглөөний мэд хийчихэж байгаа шүү дээ. Ярьж байгаа хооронд 10 минутын л ажиллагаа байгаа шүү дээ. Амархан байна уу? Canva бол үнэхээр супер аппликейшн гэдэг юм аа. Канадын их сургуулийн багш эмэгтэй зохиосон. Өөрөө ямар ч нэг Photoshop ашиглаж мэдгүй. Adobe Premiere Enter гэдэг мэргэжлийн эвлүүлгийн програм ашиглаж мэдгүй. Тэгтээ ингээд постыг шаардлага байгаад идэг. Тэгээд тэр хэрэгцээн дээрээ тулгуурлаад үүсгэсэн юм Канадын unicorn бизнес. Unicorn гэдэг нь болохоор тэр бомд болохоор үнэлэгдсэн бизнес. Canva-гийн ковидын өмнө бол хүмүүс тэр болгон сайн мэддэггүй байсан. Сая ковидоос болоод бүх бизнесүүд онлайн руу шилжих үед бол Canva-гийн хэрэглэгч бүр бум хийсэн. Амар одоо мэддэг болсон. Инхүүш ороод ирсэн үү? Ашгүй дээ. Мик нэхгүй баг та. Минийрээ сонсох байх шүү. За ингээд ямар ч гэсэн ямар нэгэн пост хийх арга мэдчихлээ те. За тэгэнгუთ одоо бүгдээрээ нүүр хэсэг рүү очиж жагаад сонголтоо хийнэ. Ямар төрлийн пост гэж байгаа. За Instagram пост, Facebook пост хоёр бол зүгээр л хэмжээгээр хоорондоо ялгаатай. Instagram бол 1080 харьцах нь 1080 буюу тэг дөрвөлжин байдаг бол Facebook-ийн пост нь болохоор жоохон юм үл ялэг тэр шүнцэг хэлбэртэй 940 788. Instagram story, Facebook-ийн story тий. За тэгээ WhatsApp-ийн Facebook-ийн cover одоо ямар нэгэн пэйж энтер Facebook дээр ч байдаг бол дээдл дээр cover тавьж болж байна тий. TikTok-ийн видеоны аппликейшн бишээ темплейт байж болж байна. YouTube-ийн видеоны thumbnail буюу уртлын нөгөө нэг юм одоо видео эхлэхээс өмнө ингээ харагдж идэг зурнуудыг оруулж ирж болж байна. Энэ дээр YouTube-ийн видеоны интро буюу эхлэл хэсгийн интро оруулж ирж болж байна. Гэх мэттэй энэ бол зөвхөн social angle-ийнх нь. За тэгэл одоо presentation гэхэд энэ байна, видео гэхэд л энэ байна, видео хийж байгаа бол маркетинг гэж байгаа бол энэ байна те одоо постэр, лого, бизнес карт, блог, шошго, Facebook-ийн сурчлагаа, бэлгийн карт, имэйлийн толгой гэл ингээд дотор нь одоо плед тасалбар, за офис хэрэгцээнд гэсэн чинь А4-ийн документ те янз бүрийн одоо үйл ажиллагааны планер буюу төлөвлөгч, захиа, бизнес захиа буюу одоо манайхан бол алтан бичиг гэж нэрлэдэг юм да тийм. Тэрний одоо планкууд, за тэгээд юу вэ? Invoice буюу нэхэмжлэх, checklist, за тэгэл graphic organizer-ыг сүүлийн үед сургалтын цус хүмүүсийг хэрэглэдэг. Тэр нь юу вэ гэхээр манайхан янз бүрийн одоо сүлжээний бизнес хийдэг. Тэгээд тэрэн дотор нөгөө баг энтер үүсгдэг. Багийнхаа зургийг зурах хэрэгтэй болдог. Тэд нар чинь энэ дотор байгаа. График гэдэг нь болохоор янз бүрийн
дөрвөлжин ийм зохион байгууламжтай темплетүүдийг л хэлж байгаа юм л да. Тэгэл graphic organizer гэж нэрлээд энэ дотор хийж байгаа. Эндээс ингээд хаагаараа багийн зохион байгуулалт бүтцээ хийчих тийм юунууд бол зөндөө байгаа. Энэ манай сургалтанд сууж байгаа бүх хүмүүс баг ямар нэгэн сүлжээнд орж үзсэн байх гэж бодож чинь тий. Сүлжээнд орж үзээгүй Монгол эмэгтэй байвал олоод гэдэг шиг. За тийм байт шүү. За тэгээ энэ чи хүүхдийн хичээлийн хуваар одоо өөр юу хиймээр вэ? Бүгдээр байгаа чи. Ингээл яж штэ манайхаа янз бүрийн самбар мамбар байдлаар тий. Ингээл idea map гэл одоо бизнес дээр их хэрэгэлдэг. Ийм зүйлүүд бол party plan. Party төлөвлөгч. За гих мэт ингээд гоё юмнууд байдаг шүү зэ. За дараа нь за би презентацийг зүгээр нэг сонирхуулаад харуулъя. Манай өөрөө хамгийн хэрэгэлдэг учраас одоо цагид болж байна. 7:36. За энэ презентацийн загварууд буюу одоо яг хэмжээ нэг бидний нөгөө нэг компьютер асаагаад ингээ харахад зургтын дэлгэц юм уу компьютер дэлгэцэд үүрэх хэмжээгээр хийгдсэн 1920-ыг харьцах нь 1080 гэсэн хэмжээтэй ингээд хийгдсэн презентацууд байна. Тэр хэмжээ ер нь бол HD гэдэг формат шүү дээ. 1920-ыг харьцах нь за одоо шинэ сургууль цэцэрлэгийн багш нар байвал хүүхдүүдтэй цахимаар хичээл орж байгаа тохиолдолд энэ темплетийг ашиглаж болж байна те. Янз бүрийн хичээл заахтаа. Дараагийн хуудас нь энэ хуудсуудыг ямар байдлаар ингээд дээрэс нь нэмж болдог. За ингээл текстүүдээ бид нэр ингээл хүүхдийн цэцэрлэгийн бүлгийг тавьчих. Нөгөө бол араагаа тавьчих. Энэ фонтон дээр нэг анхаарах юм зарим фонт нь өө үсэг таньдаггүй байхгүй юу? Монгол хэлний өө үсгийг тэрийг айгуу сайн анзаарч байгаарай манайхаа. Тэгэхгүй болвол үн жоохон эвдрэлтэй гарч ирдэг. Тэгээд ингээд фондуудаа мэдээж ингээд өөр болгоод харна шүү дээ. Ингэж ингээд би нэг Laura фонд ашиглаад тахлаар зөвхөн тэр нь танд юм байна гэж ойлгож болохгүй. За одоо шинэ энэ дээр үү үсэг танихгүй байна. Та нар хэрвээ анзаарч байгаа бол бусдаасаа үү нь жоохон өөр болчиход байгаа. Гэтэл энэ дээр таниад яг ингээ ижлэхэн хувираад ороод ирж байгаа. Энийг үсэг танихгүй байна гэж нэрлэдэг байгаа юм л та. Энэ дээр үсэг танихгүй байна. Анзаарч байгаа бол тий. Энэ өвөө нь хувирахгүй байгааз бус нэг өвтэйхэн болчиход. Тэгэхээр ийм фондууд байдаг шүү та нар мань анзаарч байгаарай за. За гэх мэтээр ингээд презентацаа хийчихнэ. Энийг доошоо ингээд буулгахлаар нөгөө юунууд маань доошоо ингээд цоврцсон байгаа. Танд яаж харах нь эвтэйхэн байна тэрийг ирээл аль эвтэйхнэрээ л өөртөө харна тий. Тэгээд нэг notes гэсэн хэсэг байгаа. Notes. Энэ дээр тухайн одоо презентац дээрээ танд ямар нэгэн тайлбар бичих хэрэгтэй байвал за одоо юу гэдгийг цох бүлгийн тухай танилцуулга ярина. Энийг өөртөө хийж авч байгаа тэмдэглэл note нь болохоор. За энэ яагаад ингэж энэ note-оор ямар хэрэг байдгийг энийгээр дараа нь яадیں гэхлээр шүү дээ. Энэ present гэсэн хэсэг байгаа. Present буюу шууд презентацаа онлайнаар одоо тавих гэж штэ тий. Google Meet-ээр одоо хичээл зааж байгаа багшуулаа гэж бодъё л та. Тэгэх юм бол ингээд тавьсан байхад шууд дэлгэц дүүрэл презентацаа ингээд өөрөө ингээд тавиа явчих болдог. Гоёгаад дараагийн хуудасаа ингээд тэгээ маус чинь ингээд нөгөө юу болоод заагч курсор ингээд самбар болоод ингээд яваад идэх гэсэн үг. Зүгээр л одоо бэлдээд PowerPoint файлаар татаж авах нь өөрөө нэг тийм чухал биш. Тэрнээс илүү дараагийн түвшний юм гараад ирчихсэн байгаа. За энэ тараа present and record гэсэн ангилал байгаа. Хичээлээ зангаа бичих гэсэн ангилал байгаа. За одоо би Zoom дээр нөгөө миний камер хэрэглэгдэж байгаа учраас миний камер ийшээ орж ирэхгүй. Гэхдээ ер нь бол камер маань ороод ирдэг. Тэгээд энэ талд нөгөө note маань гараад ирж цох бүлгийн тухай танилцуулга ярина гэдэг. Тэгэхээр ингээд нөгөө хичээлээ бас ингээд бичиж болох нь. Бичээд шууд видео олгоод даунлоод хийгээд авчиж бас болох нь гэсэн үг.
ийм гоё юмуд их бийдэ манайхаа. Тэгээ та нар маань за эхлээд нөгөө за презентац нэг тийм хүнд ангитлал руу орохгүйгээр зүгээр өнөөдөр Facebook-ийн пост хийгээд үзээрэй. За хичээлийн цаг ерөнхийдөө дуусчин багш нь Canva-гийн аппликейшнийг та нарт харуулдаг юм. Screen start broadcast. За утасны дэлгэц миний Canva хаана вэ? Энд байгаа шүү дээ. За энэ Canva. C үсгтээсэн чинь лого нь өөрчлөгдөж Canva гэдээ бүтэн бичдэг болчих. Тэгээ Canva Stories гэдэг юм сүүл бас нэг аппликейшн тусдаа гараад ирсэн билээ. За эхлээд Canva-гийнхаа үндсэн аппликейшн руу нөрье. За ерөнхийдөө бол нөгөө юутайгаа яг адилхан. Компьютерийн хувилбартайгаа яг адилхан. За энд. Окей. За нэг темплейт сонгож аваад энэ фото коллеж гэдгийг сая та нарт юун дээр энэ фото коллеж гэдээ байгаа. Энэ яадаг юм бэ гэхээр гэр бүлийнхаа зургаар юм гоё одоо коллекц их арга тий альбом хийгээд хэвлээд хандаа өлгцэн байвал бас л гоё харагдчих шүү дээ. Иймэрхүү байдлаар. Миний Canva-гийн төлбөр гарсан шүү л гэдэг. 9 сарын 1-нд төлбөр нь гардаг. За тэгээд энэ home тэгээ your design гэсэн хэсэг дээр нь болохоор та нарын хийсэн бүх загварууд хадгалагддаг. Save товч гэж огт юм байхгүй. Яг хийж яагаад орхисон хэсэг чинь тэр чи өөрөө хадгалагдаад үлдчихдэг. Save-лэх шаардлага байхгүй гэж ойлгож байна. Тэгэл дараа нь өргөжлүүлээд хиймээр бол компьютер дээр ч гэсэн your design гэсэн хэсэг байгаа. Тэр хэсэг дээрээ дарж ороод өргөжлүүлээд цаашаа хийгээ явчих болдог гэсэн үг. Зааж би нэг зураг солих тийм темплейт сонгож аваад зураг сольж харуулъя. Энийг сонгож. За энэ дээр текстийг бол тэгээд сольчин тий. За би зүгээр л тест хийж байгаа учраас юу хамаагүй л бичлээ шүү. За энэ зургийг replace хийгээ солих гэж байна. За эндээс өөрийнхөө нэг камер дотор байгаа зурнаас оруулж болж байна. Эсвэл uploads буюу өөрийнхөө татаж оруулсан зурнаас оруулж болж байна. За эсвэл фотос дотроос зураг сонгож болж байна тий. Фотос дотроос нөгөө түлхүүр англи үгээрээ л одоо хайштай те би яг юуны зураг хайгаад байна гэдгээс хамаарал. За өглөө цайгаа хэмжээг байгаа хүмүүс дараа сонин зураг сонгочоо та. Дараахан зураг сонгоё. Ингээл сольчихно. За энэ зургийг би жоохон жижигрүүр самруулмаар байвал хуруугаараа энэ хоёр дээдлийн ч юм уу доотлын ч юм уу цэгтэр ингээд дараад энэ хуруугаараа ингээд жижигрүүлж байгаа шүү. За ингэ чинь энэ нарын артлын саарлын би өнгийн солимоор энэ надад тохирохгүй байна гэвэл за энэ зурагтай уусаж болох өнгийг надад санал болгож чинь те энэ фотогийн артталтайгаа ийм бор болгохгүй яагаад. За энэний өнгийг солиё. Энэ бас надад таалагдахгүй байна. Нэг жоохон цайвар болгоё. Биш юм байна. За окей. Одоо яг татаж аваа тий. Тэгээ саяны компьютер дээр байсан бүх нөгөө юунууд энэ за энэ терапис энэ яадаг вэ гэхээр энэ болохоор ингээд зургийг жоох ингэж бүдгэрүүлдэг, тодруулдаг. Зарим зураг ингээд бүдгэрч артал нь гарч ирэх шаардлага байдаг тий. Зарим нь тав тодороо байх хэрэгтэй байдаг. Энэ мен чинь бүгдээрээ байж байгаа. За тэгээд татаж авлаа. Download дээрээ дарлаа. Бэлтэж байна. За. Одоо хаана вэ? За ингээ миний нөгөө зураг дардах хэсэг ба шүү дээ тий. Миний зургийн дотор ингээ ороод ирсэн бич. Болж байна уу? Айгу амархан. Асуудалгүй. За ингээ хийж тийм да. Тэр Canva-гийн story гэсэн нь ямар аппликейшн гэдэг вэ гэхээр янз бүрийн нөгөө story
Facebook руугаа ч юм уу Instagram руугаа ч юм уу оруулахад story-ны темплейтүүд нь бэлэн бийждэг байхгүй. Тэгээд зурнаасаа татаж аваад story хийчихнэ гэсэн үг. За энэ доор гэх темплейтүүд нь зөвхөн story-нд зориулсан темплейтүүд нь ингээд байж идэг гэсэн үг. Янз бүрийн юм ухаад авахгүй. Хүмүүс нөгөө харьцангуй өдөр болгон story оруулдаг болчихсон болохоор тэрэнд зориулаад зургаар place хийх гэж байна тий. За тийм гутаа. Текстээ солих гэж байна. За ингээд done. Одоо энэ чинээс шууд өөрийнхөө Instagram юм уу Facebook юм уу тийшээ ингээд постлчих болно. Тэр дээр 2 тавч ороод ирсэн байгааз. Эсвэл download хийгээд татаад авчиж болно тий. Одоо би татаж авч байгаа дөөрөө постлё гэвэл ингээд оруулчих болно. Canva-гийн нэг ийм аппликейшн сүүлчнэр нэмэгдсэн байна лээ. Тэгээ нөө your design буюу миний хийж оруулж ирсэн нөгөө story-нууд өмнөх story-нуудыг байж идэг. За юм байна. Энийг татаж аваад та нар үзээрэй за. Canva оролдох тусам дотроос нь айгүй их олон гоё юм гарч ирнэ. Та нар бүр Canva-д бол бүр ингээд нөгөө хайлж урсна гэдэгт бол итгэлтэй байна. За юм байна. Өнөөдрийн хувьд Canva-гийн тухай энэ хүрээгээ дуусгая. Тэгээд дараагийн хичээл дээр бас Canva дээр хэрхэн видео хийх тухай хичээл байгаа. 4 дахь хичээл дээр. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Canva-га татаж аваад янз бүрийн гоё пост хийж агаад тэгээд дундын чатан дээрээ тавьж үзүүлээрэй заяа. Баярлалаа багш ойрд маш сонирхолтой байна. Ашгүй дээ. Би амбөхөө баяртай байна таалагдсан. Баярлалаа багш. Маш сонирхолтой хичээл байна. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд энэ Canva-г оролдоод ямар нэгэн мэдгүй зүйл гарч ирвэл ганцхан зүйлийг өөртөө хэлээрэй. Энэ Canva бол мэргэжлийн хүмүүс зориулсан аппликейшн, сайт, програм огтын биш ээ. Яг тань шиг над шиг гэртээ хүүхдээ хараа сууж байгаа ээжүүд, энгийн ердийн хүмүүс зориулсан зүйл учраас амархан л авах хэрэгтэй. Амархан л авах хэрэгтэй. Нэг зүйлийн л оролдоод үз. Нэг имэйл ухаад үз. Яг л ингэ хажуухан л байх хэрэгтэй. Айгүй ойлгомжтой л байх хэрэгтэй. Тэгэж бодож оролдохоор айгүй амархан ингэ ойлгоод цаашаа ингээд үргэлжлээд явцдаг байхгүй юу. Яана одоо мэдгүй энэ юу гэж юм бэл өө энэ ямар балаа юм бэ гэлээ айгу хэцүү болно шүү зэ. Тийм болохоор амархан л байх хэрэгтэй. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Амжилт хүсье. Баяртай манайхаа. За баярлалаа.